Англи хэлний үсэглэлийн аврах шалгаруулах спеллинг бие тэмцээн 2 дахь жилдээ боллоо. Бүх нийтийн англи хэлний суралцахыг дэмжих хөтөлбөр болон инх тайвны корпусын орон нутагт сайн дурын ажилтан ажиллуулах хөтөлбөрийн орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд боловсролын салбар төрийн бас байгууллага хувь иргэд хамтран тус тэмцээнийг 2 үе шаттай зохион байгууллаа. За энэхүү үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын зүгээс бол анх санаачилсан одоо сайн дурын ажилтнууд Америкийн сайн дурын ажилтнуудынхаа санаачлагыг бид маш таатай хүлээж авч дэмжиж тэгээ төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа. Цаашдаа одоо сайн дурын ажилтнууд маань нутаг буцлаа гэхэд бид энэхүү үйл ажиллагаагаа Америкта уламж болгох нутагшуулж авч үлдэх талаар одоо зохион байгуулах багийнхан болон бусад ахлах ангийн хүүхдүүдтэйгээ хамтран зохион байгуулж энэхүү одоо тэмцээнийг зохион байгуулах арга жилтэн бас суралцаж нутагшуулж авч байгаа. Энэ бол манай аймгийн хувьд, манай салбарын хувьд нэлээд ололттой зүйлээ гэж миний хувьд харж байгаа. За өөрөө багасаа англи хэлэнд дуртай байсан Унган Өвөр хангай аймгийн хүүхэд байгаа. За тэгээд англи хэл нь бидний дэлхийд гарч юм аа. Олон улсын хүн болох, дэлхийн хүн болох мэдлэг мэдээллийг авахд англи хэл хамгийн чухал учраас багахан чамаагүй нөлөөллөөр энэ спеллинг биегээр дамжуулаад хүүхдүүдийг англи хэл дуртай болохыг, англиар чөлөөтэй ингээд харилцдаг болохыг хүссэндээ энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж санаачилж ажиллаж байна. Тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн 7-оос 12 дугаар ангийн сурагчдын дунд ганцаарчилсан болон багийн төрөл мөн насанд хүрэгчид гэсэн ангиллаар болж 10 сумын 20-од сургуулиас 373 сурагч оролцлоо. Мөн 60 гаруй сайн дурын ажилтан, инх тайвны корпусын 6 ажилтан тэмцээний шүүгчээр болон хамтран зохион байгуулагчаар ажилласан байна. Би энэ тэмцээнд одоо 2 дахь жилийн оролцож байна. Тэгээд одоо манай багшийг Түмэн Жаргал эдэг намайг бэлдсэн 2 жил бэлдэж явж байна. Одоо тэгээд ингээд 2 дахь жилийн орохлоор ингээд сандрал хамаагүй бага болчт юм байна. Түрүү жил ингээд амар сандарч исэн. Одоо бол ингээд гайгүй тайван байсараа 1-р байранд орсон. 400-аас 500 ингээд нэмж чийжилсэн. Тэгээд тэрэндээ айгүй баяртай байгаа. Энэ тэмцээн ингээд зохиож аваад би амар баяртай байна. Англи хэлний иймэрхүү тэмцээн болоосаа гэж би боддог байсан. Нэгдүгээрт дэлхийн тайзан дээр болдог энэ том тэмцээн өр хангаад болж байгаа нь ямар сайхан юм бэ гэсэн сэтгэл төрж байна. Тэгээд би бас сургуулийн насны 3 хүүхэдтэй. Тэгээд том хөө маань 10 дугаар ангийн жил. Тэгээд 10 дугаар ангийн хөө маань оролцож байгаа. Тэгээд энд хүүхдүүдэд энэ тэмцээнээс нэгдүгээрт англи хэл сурж байгаа хүүхдүүдийн хувьд мэдээж одоо үгийнхаа санг нэмэгдүүлэх тэгээд дээрэс нь одоо нөгөө дуудлага бусад зүйлсээ сайжруулахад маш том туршлага болж байна гэж харж байна. Жил бүр энэ спеллинг бие тэмцээнд өөрийнхөө хүүхдүүдийг сургуулийнхаа багийг авчирж оролцуулдаг. Дээрэс нь мөн сайн дурын ажилтан зохион байгуулагчаар 2 дахь жилдээ ажиллаж байна. За энэхүү тэмцээнд хүүхдүүдэд авчирж оролцуулж байгаагийн гол үр дүн нь болохоор хүүхдүүд маань англи хэлийг сурах хүсэл сонирхол нь маш их нэмэгдэж байгаа. Энэхүү тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийг харахад тэмцээнд одоо маш их идэвх чармаалтай хүсэл тэмүүлэлтэйгээр оролцож байна. Спеллинг бие тэмцээний сурагчдын үгийн баялаг нэмэгдүүлэхээс гадна хүүхдүүдэд англи хэл сурах урам зориг, итгэлийг өгч байна. Үгсийн хувьд зарим нь амархан байсан ч хэцүү үг маш их таарсан. Унган англи хэлтэй бидний хувьд ч үсгэлэхэд хэцүү байлаа. Би мэргэд сургуулийн сурагчдаа энэ тэмцээнд бэлдэж оролцуулсан. Бүх сурагчдаараа маш их бахархаж байна. Зөв үсгэлэгч зөвгийн тэмцээнд оролцсноороо хүүхдүүд англи хэлийг зөв дуудаж сурахаас гадна үгсийн сангаа баяжуулж сурах арга барилаа нэмэгдүүлж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Тиймээс эх жилд улам өргөжүүлж оролцогчдын тоог нэмэх зорилготой байгаа юм байна.